Биеийн жижигч бэлчээр нь том амгалангийн Адиа сүрэн гишүүн Ар хангай, Өвөр хангай Баян хонгорт дахин нэр дэвшгээр горилж яв. Оюун эрдэнийн засгийн газар төрийн өмчлөлт үйлдвэрийн газруудад бэт буюу бүрэн эрхэт төлөөлөгч томилж мод болгосон шиг Адиа сүрэн бол ерөнхийлөгч Асан Батулгын Баян хонгор аймаг дахь бүрэн эрхэт төлөөлөгч гэж хэлж болно. Адиа гэдэг нэрээ өөрийнхөө дураар өөрчилж Адиа сүрэн болгосон шигээ нэг л өдөр жилийн 800 сая төгрөгийн орлоготой бизнесээ орхин улсын хурлын гишүүн болох гэж зүтгэсэн шалтгаантай байсныг хожим нь монголчууд мэдсэн. Монгол улсад 2000 гаруй том оврын автомашин нүүрс тээвэрлэгээс 40% нь буюу 800 гаруй нь Адиа сүрэнгийнх гэдгийг хэвлэлээр онцолдог. Эрхэм хатагтай машинуудаа хил нэвтрэх зөвшөөрөл авахын тулд автотээврийн үндэсний төвийн нэгэн хурган даргад $100,000, одоогийн ханшаар бол 400 орчим саяын хахуул өгсөн илэрч ялагдагчаар татагдсан байжээ. Тиймээс л шоронд орохгүй тулд улсын хурлын гишүүний халдашгүй дархан эрхэнд ор нуугдаж, ордонд залрах сонголтыг хийж ямар ч аргаар хамаагүй гишүүн болох гэж зүтгээд сансандаа хүрсэн. Сонгуулийн үеэр мөнгөөр бороо оруулж, мотоциклийн суглаа явуулж, сэтгүүлч Алтан түрүүгийн хамтаар нэвтрүүлэг бэлтгэн, Баян хонгорын бүх сумыг тойрч, Баян хонгорчуудын толгойг сэнсэртэл нь угаасны эцэст 42% саналыг авч улсын хурлд заларсан. Үе үеийн ерөнхийлөгч нар шүүгч прокуроруудыг томилдгийн өгөөжийг хүртэж, ерөнхийлөгч Асан Батулгын хүний хуваар хэрэгээ хэрэгсгүй болгуулж амтсан сүхэтэй нэгэн. Түүний хэргийг хэрэгсгүй болгосон нийслэлийн ерөнхий прокурор тушаал буурч авилга авсан хэрэгтэй холбогдсон хэрэгээ хялбаршуулсан журмаар шийдүүлсэн бол хэргийг нь анх авсан авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч шүүгч болон дэвсэснийг улс төрийн хүрээнд ерөнхийлөгч Асан Батулгын гавьяа гэх нь бий. Адиа сүрэн гишүүн улсын хурлд ороод санал судалдаа нэлээд зурлцсан нь ерөнхийлөгч Асан Батулгын хүсэл гэдэг нь тодорхой. Улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны даргад нэрээ дэвшүүлсэн ч сонгогдож чадаагүй ч мөн Батулгын уурыг баггүй барсан гэдэг. Одоо тэд хамтдаа тойргоо услан уулзалтууд хийж явна. Улсын хурлын гишүүн болсныхан дараа санал луйвардсан гэж тангараг өргөхийг нь эсэргүүцэж байсан Баян хонгорчууд нүүрсний мафийн томоохон төлөөллийн нэг гэж нэр заагдсан Адиа сүрэнг энэ удаад дахин сонголоо гэхэд Өвөр хангай, Ар хангайхан юу л бол. Гэхдээ эзэн болох Батулга нь ардын намынхантай нэлээд хідэн суудлын тохироо хийчихсэн учраас Адиа сүрэн гишүүн маань додгор яваа сурагтай. Чухам юу болохыг Баян хонгор, Ар хангай, Өвөр хангайхны мэрэгэн сонголт мэдэх үзье.